Мөн цэнийг тодорхойлох дэлхий дээр орчлон дээр юм байна. Ганц л юм байгаа. Цаг юм бэл. Цагаар юм. Тэгэд яадаг вэ? 10x developer гэдэг 10x software engineer гэдэг ойлголт байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ? Нэг инженер 10 инженерийн хийх ажлыг хийж чаддаг инженер. Гэхдээ 10 дахин ажилддаг байхгүй. 10x developer цөөхөн байдаг л да. Гэхдээ байдаг байхгүй. Тэгэхээр юу хэлээд байхаар цаг үүсгдэг инженер гэж бид нэрлэдэг байхгүй. Энэ хүн цаг үүсгчлээ. Цаг хожиж өгдөг. Одоо 10 инженер суугаад ингээд бичингүүт тэгээ бид нэр ингээд 10 цаг ажилладаг байлаа гэж бодлоо л да. Тэр инженер ирээд бид нарт тусалсан чинь бүгдээрээ нэг цаг ажиллаад тэр ажлаа хийдэг болчингууд 90 цаг үүсгэж байгаа байхгүй. Манай цаг үүсгдэг. Тэр би нэг цаг үүсгэх гэдэг юм тий. Цаг үүсгэх гэдэг зэмөрөөр тодорхойлъё. За Монголд байгаа нэг хүн $100,000 болохын тулд хэдэн жил ажиллах вэ? 10 жил. Тий. 350 сая төгрөг тий. Жилд 35. За тий яг 10 жил хавцаа ажиллана тий. Сарын 3 сая төгрөг болвол. Yes. Тэгвэл би тэрийг тэ ноу хав юм уу ямар нэгэн юм ур чадрыг сургаад жилийн дотор хийдэг болов л доо. Би 10 дахин цаг хэмнээд value үүсгэж байгаа. Яг зөв. Тийм value-г л үүсгэх гэдэг байна. Бид нар олон. Тэгэхээр ч одоо 2100 онд Монгол улсын хөгжил яг энэ прогнозоор явах юм бол тэнд очно гэдэг имийг л 10 завчраал 10 жилийн дотор наашлуулах гэдэг шүү дээ. Тэр хооронд нь жинхэнэ хайртай их нэртэйгээ хайртай хүмүүстэйгээ цагаа зарцуулалтаа 9 жилээ. Цаг биш баг амьдрал юм биш үү? Амьдрал үүсгээд шүү дээ. Тийм. Тэнгүүд хамгийн үнцэнтэй asset ч бас цаг хугацаа л байгаа шүү дээ амьдрал. Тэгэхээр чиний хийж байгаа бизнес цаг үүсгэж байгаа юм үүсэхгүй байгаа юм гэдэг л асуулт асууж байна. Цаг үүсгэж байвал окей чи value үүсгэж чинь цаг үүсэхгүй бол come on. Чи зүгээр л мөнгө трансфер хийж